Орой минь төргий ТV7 телевиз орой мэдээллийн хөтөлбөр 1-р студиэс та бүхэнд хүрч байна. Мэдээ ол байрамт бид баримтыг баталгаажуул. Мэдээний ихэнд өнөөдөр үзүүлэх онцлог мэдээллүүдийн хураангуйг үзүүл. Төсвийн зарлагын өслийн 30%-ийг нийгмийн халамжийн зардал бүрдүүлжээ. Ядуурлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа эрх баригчдын бодлогын үр нөлөөс саарах юм эрсдэлтэй байгаа. Уурхайн дисциплиний бодисд ашигладаг азотын бордооны үн нэмэгдэж, нийлүүлэлт хязгаарлагджээ. За 10 сарын 2 сарын 1-ээс дахин тогтоол гарч, засгийн газрын тогтоол гарч, дахиад 4 сарын 1-ний хүртэл хориглосон. 15-аас 18 насны хүүхэд залуучуудын дунд иргэний боловсролыг хөгжүүлэх форум зохион байгуулагдлаа. Тэгэхээр яг үнэндээ ардчлал бол хүндрэлтний соёл иргэншлийн үнэт ололт юм аа. Мөрөгтэй тоглоом зохион байгуулах тоглох үйлдэл нь зөрчил биш, эрүүгийн гэмт хэрэг. 10 ийм мөрөгтэй тоглоом онлайнаар зохион байгуулдаг ийм сүлжээг бид нар хаасан. Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өнгөрсөн оны тайланг боловсруулж зөвлөмж гаргалаа. За тухайлбал Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.4% агшсан байх бол 2021 оны эхний улиралд хурдтайгаар тэлсэн ч 3 дугаар улирлаас эхлэн өсөлт цаарч нэгдсэн дүнгээр жилийн эцэст 1.4% гарчээ. Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд төсвийн зардлыг хумих, гадаад дотоод өрийн тэнцлийг хадгалж, валютын нөөцийг нэмэгдүүлэхгүй бол энэ он Монгол Улсын хувьд илүү хүнд жил тохиож байгааг санууллаа. 2021 оны эхний хагас дуулуурхай болон үйлчлэгээний салбар сэргснээр дотоодын нийт бүтээгдэхүүн 7.1% өссөн. Гэвч COVID-19 цар тахлын халдварын тоо нэмэгдэж түүний эсрэг хатуу хөл хорой авч хэрэгжүүлсний улмаас барилгын салбарт агшилт үргэлжилж хүд аж ахуйн салбар мөн агшсан. Нийт хэрэглээ буурснаас эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн юм. Харин хувийн хвшлийн ялангуяа жижиг дунд бизнесийн зээлэн өсөлт эргэж сэргснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэж хардаг юм а. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй буюу 3 дугаар улирлаас эхлэн эдийн засгийн өсөлт саарч жилийн эцсийн нэгдсэн дүнгээр 1.4% өсөлттэй гарсан. Аз хөгжлийн банкнаас Монгол Улсын өнгөрсөн оны эдийн засгийн төлөвийг урьдчилан тооцоолохдоо эдийн засгийн өсөлтөг 2021 онд 4.6%-аар өсгөөр таамагласан нь Дэлхийн банкнаас гаргасан бодит тайлангаас 3.2% зөрүүтэй гарлаа. Тэгвэл Дэлхийн банкны зөвлөмжөөр энэ онд Монгол улс эдийн засгийн өсөлтөд хангахын тулд төсвийн тодтгол хийж зардлыг хумих, Төв банк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлж, валютын нөөц бүрдүүлэх, төрөөс үзүүлэх нийгмийн халамжийг зөвхөн зорилттой бүлэг рүү чиглүүлэх зэрэг зөвлөмжийг гаргаад байгаа юм а. Мөнгөний бодлогын тухайд сүүлийн 4 сарын хугацаанд бодлогын хүүг дөрвтэй өндөр хувиар нэмэгдүүлсэн. Гэхдээ инфляц өндөр түвшинд хадгалагдаж байгаа. Ойрын хугацаанд өндөр түвшинд байгаа учраас мөнгөний бодлого бол одоо нэмж чангарах шаардлагатай. За ханшийн тухайд бол гадаад орчинд ийм дарамт нэмэгдэж байгаа ийм нөхцөлд төгрөгийн ханшийг одоо энэ гадаад орчны шокийг шингээх чиглэлд нь аль болох чөлөөтэй суул тавьж өгөх шаардлагатай. Цаашид Монгол улс болон бүгд найрамдах Хятад ард улсын хил хоорондын бомбдууд дээр гарч байгаа хүндрэлүүд Орос Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө Монгол улсын эдийн засгийн өсөлтийг бууруулж 2.5% хүргэж болзошгүйг Дэлхийн банкнаас тооцоолжээ. Энэ оны 3 дугаар сарын байдлаар инфляц 14.4% хүрч өрхийн бодит орлого болон хэрэглээ 10%-аар буурч мөн хадгаламж буурсан дүнтэй гарсан. Харин өрхийн бодит зарлага өнгөрсөн онд 8.7%-аар буурч хүнсний зардал 6.1%-аар хүнсний бус зардлууд 9.5%-аар тус буурсан үзүүлэлттэй байна. Эндээс харвал өрхүүд хүнсний зардлаа хадгалахын тулд хүнсний бус зардлаа тансан байгаа юм а. Өрхүүдийн хувьд сарын хэрэглээнийхээ 40 орчим хувийг хүнсэндээ зарцуулдаг ийм онцлогтой байгаа. Тэгэхээр энэ хот суурин газар тэр тусмаа Улаанбаатар хотод хүнсний инфляц эрчимчгээр ядуурл тэр чигээр эргээд нэмэгдэх, ядуурлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа эрх баригчдын бодлогын үр нөлөөс саарах ийм эрсдэлтэй байгаа. Инфляцийн өсөлтийг бууруулж валютын өсөлтийг хангахын тулд Төв банк мөнгөний бодлогын хүүг 9% төргөд байгаа. Гэхдээ удаан хугацаанд мөнгөний хатуу бодлогыг баримтлах боломжгүй гэдгийг шинжээч хэлж байна. Төв банкны үйл ажиллагааг цаашид доктортой хангахын тулд төрийн оролцоог хязгаарлах, хараат бус бие даасан байдлыг хангах нь чухал гэж эдийн засагчид сануулсан. 2017 онд одоо Улсын их хурлд өргөн баригдсан одоо нэмэлт өөрчлөлтийн дагуу Төв банкны тухай хуульд өөрчлөлт орсон. Тэр хуулиас өмнө бол Монгол банкны ерөнхийлөгч бол мөнгөний бодлоготой холбоотой шийдвэрийг бол дангаараа гаргадаг гэсэн. Хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу болвол
хамтын шийдвэр болсон. Хамтын шийдвэр дотор мөнгөний бодлогын хорооны 7 гишүүний 4 нь хараат бус гишүүн баг. Гаднаас сонгогдож байгаа. Монгол банкны биш. Гаднаас одоо томилогдож байгаа ийм хараат бус гишүүдээр явж байгаа. За үүнтэй бас нэг ажил бол өөрчлөлт бас тухайн үед хуулинд орсон. Тэр нь бол одоо хянан шалгалттай холбоотой асуудлыг бас нэг хүн биш хамтын шийдвэрээр гарах бол ийм зохицуулт орсон байгаа. Тэгээд эдгээр арга хэмжээнүүд бол бас түрүүн дурдгдсан одоо Монгол банкны хараат бус байдлыг бол нэмэгдүүлэхэд бас тодорхой хувь нэмэр үзүүлсэн. Гэхдээ бас бүх юм одоо сайжирсан гэж хэлэхэд таашаа энэ гэхдээ бас мэдээж хэрэг зөвхөн Монгол банкны хувьд ч биш. Ер нь бол ерөнхийдөө олон улсын төвшөнд бол одоо төв банкны хараат бус байдлыг цаашдаа яаж сайжруулах вэ гэдэг асуудал бол бас яригдж байгаа. 2021 онд Монгол улсын нийт гадаад дүүрэх 33.2 тэрбум Америк доллар болж өмнөх оноос 1 тэрбум Америк доллараар өсөж өмнөх улирлаас 120.3 сая Америк доллараар буурчээ. Нийт гадаад дүүрийг харвал 37% буюу 12.3 тэрбум Америк доллар нь шууд хөрөнгө оруулалт компани хоорондын зээдлэг байсан байна. Харин 24.8% буюу 8.2 тэрбум Америк доллар нь бусад салбарынх бол 25.6% буюу 8.5 тэрбум Америк доллар нь засгийн газрын өр 7.7% буюу 2.6 тэрбум доллар нь төв банкных харин 5% буюу 1.7 тэрбум Америк доллар нь төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байжээ. 2023-аас 2024 онд Монгол улс хөгжлөн банкны бондын төлбөр засгийн газрын гадаад бондын төлбөрийг төлж барагдуулах хуваартай юм а. Энэ нь Монгол улсын эдийн засагт томоохон хүндрэлийг дагуулж байна. Бондоо төлж чадахгүй хэмжээнд хүрвэл энэ нь Монгол улсын нэр төр олон улсын зах зээл эргээд дахиад бонд гаргах тэр боломжийг хязгаарлах учраас бидний зүгээс юу гэж харж байна вэ гэхээр засгийн газар бол энэ үрийг ямар нэгэн байдлаар төлөх ийм эрсдэлтэй байна. За хэрвээ энэ нөхцөл байдал руу орох юм бол бүрийн тогтвортой байдал бол одоо өмнө үүссэн байсан тэр эрсдэл бүр өвлөмж хэмжээгээр нэмэгдэнэ л гэж тайлбарлаж байгаа. Монгол улсын төсвийн алдагдалт зардал өндөртэй батлагдсан нь төсвийг танах шаардлага ойрын хугацаанд тулгараад байна. 2022 оны төсвийн орлогын хэмжээг 9.4 их найдад төгрөг байхаар харин зарлагыг 12 их найдад төгрөг байхаар баталсан буюу алдагдал 2.3 их найдад төгрөг байхаар тооцоолсон. Төсвийн алдагдлыг өөр зээл тусламжаар санхүүжүүлэхээс өөр гарц байхгүй гэж шинжээчид дүгнэдэг. Мөн энэ онд дотоод эдийн засгийг 3 дахин тэлэхээр төсөл хөтөлбөрүүдийг дэмжсэн төсөв батлагдсан гэж тухайн үед улсын хурлаас мэдээлж байсан. Түүнчлэн нүүрсний экспортын боломжит дээд хэмжээгээр буюу 36.7 сая тонн хүргэнэ гэж тооцоолж байсан ч экспортын гарц 56%-аар буурчаад байгаа юм. Уул уурхайн салбарын орлогын хувьд 2022 онд 4.3 их найдад төгрөгт хүрч төсвийн орлогын 26 орчим хувийг бүрдүүлнэ гэж тооцоолсон ч бодит байдал маш том зөрүүг илэрхийлж байна. Оны эхний 10 сарын байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 13.5 сая тонн байхаар тооцоолоод байсан бол оны эхний 3 сарын байдлаар ердөө 2.2 сая тонн нүүрс экспортлсон үзүүлэлттэй байгаа юм а. Монгол улс уурхайн тесрэх бодисын үндсэн түүхийд болох азотын бордоог Оросын холбооны улсаас импортлдог. Тус улсын энэ оны 5 сарыг дуустал экспортоо хязгаарлалт тогтоогод байгаа бол Монгол улсаас сар бүр азотын бордооны нийлүүлэлтэд тусгай зөвшөөрөл авч тодорхой хэмжээгээр нөөц бүрдүүлэх болсон байна. Харин түүхийдийн үн цаашид огцом өсөх эрсдэл дагуулад байгаа юм а. Монгол улс эдийн засгийн өсөлтийг хангаж төсвийн орлогоо нэмэгдүүлэх нэг боломж нь уул уурхай эрдэс баялагын салбараа тордох юм а. Энэ оноос бичил уурхайчдыг дэмжиж ашиглалтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болж байгаатай зэрэгцэн салбарын технологи үйлдвэрлэлийн түүхийдийн нөөц бүрдүүлэлтэд төрөөс санаа тавих шаардлага тулгараад байгааг хэлж байгаа юм. Тодорхойлбол томоохон уурхайн компаниудын гол түүхийд болох уурхайн тесэлгээний бодисд ашиглагддаг азотын бордооны нөөц тасалдуулахгүй байх нь чухал. Учир нь уурхайд тесэлгээ хийгдэхгүй бол үйлдвэрлэл зогсох эрсдэлтэй. Одоогийн байдлаар нөөц хэвэн гэж уул уурхайн хүндүүлбэрийн сайд мэдээллээ. 5 сарын 31-ний хүртэл хоригдсан байсан. Тэгээ 1 сарын 1-ээс биднээс тээвэрлэл одоо ачлалтыг бол эхлүүлсэн. За харамсалтай нь 2 сарын 1-ээс дахин тогтоол гарч, засгийн газрын тогтоол гарч дахиад 4 сарын 1-ний хүртэл хоригдсан. За ингээд сая 3 сард бол очиж бас яг энэ асуудлаараа үйлдвэр худалдааны яамтай ярилцж ачлалтыг бол дахиад эхлүүлсэн байж байгаа. 4 сарын 1-ээс хойш бол компаниуд үйлдвэр худалдааны яам маань зөвшөөрлийг бол сар сараар сунгаа явж байгаа. Одоо бол 4 сарын 1-ээс 5 сарын 1-ний хүртэлх хугацааны зөвшөөрлийг бол Монголын аж ахуйн нэгжүүдэд сунгацсан байж байгаа. За 2-3 хоногийн өмнө бол Оросын холбооны улсын засгийн газрын бас ийм мэдээлэл гарсан байгаа. Энэ болохоор бол ерөнхий сайд Мишустины одоо тогтоол байж байгаа. Энэ болохоор бол экспортод гаргаж байгаа азотын бордооны экспортын квот гэж ярьдаг. Экспортын зөвшөөрлийг бол тодорхой хэмжээгээр бас
нэмэгдүүлж байгаа. Энэ болохоор бол яг бидний хувьд хэдийгээр зөвшөөрөл байгаа боловч энэ бол арай илүү таатай нөхцөл байдал орж ирж байна гэж бид хүн харж байгаа. Тэгвэл манай улс жилд 150-аас 170 орчим мянган тонн азотын бордоо ашиглаж байна. Бордооны 98%-ийг Орос улбаны улсаас авч байгаа юм а. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Орос улбаны улс азотын бордооны экспорттоо энэ оны 5 дугаар сарыг дуустал хязгаар тогтооход байгаа юм. За импорт огт зогсчихоогүй ч үүн 5 дахин нэмэгдэж 1 тонн азотын бордоо 5,000 Америк долларт хүрчээ. Уурхай үндсэн түүхийн эдийн импортын үн өсөх тусам худалдаа авах чадвар суларч нөөц тасалдах эрсдэлтэй. Гол асуудал болохоор бол одоо манайхан бол мөхлөгт гэж ярьдаг азотын бордооны хувьд болохоор бол энэ эмүүлсийн тесрэх байдал үйлдвэрлэдэг түүх үеийн хувьд энэ болохоор бас хөдөө аж ахуйн одоо бордоонд хэрэглэгддэг энд бордооны асуудал дээр бол жоохон асуудал байж байгаа. Ер нь нөгөө нэг одоо яг Америкийн шүүний хувьд бол асуудал харьцангуй бол боломжтой шийдэгдсэн байна. Улсын хэмжээнд тесрэх байдлаас тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх импортлох худалдах тэсэлгээний ажил үйлчлэгийг хийх тусгай зөвшөөрөл бүхийн нийт 64 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. За үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай 7, дотоодын хөрөнгө оруулалттай 46, хамтарсан хөрөнгө оруулалттай 11 аж ахуйн нэгж ажиллаж байна. Үйлдвэрүүд энгийн тесрэх байдлыг үйлдвэрлэж байгаа ч тусгай зорилтын буюу эмүүлсийн тесрэх байдлыг үйлдвэрлэх боломжгүй учраас ихэвчлэн энэ төрлийн байдлын түүхийдийг Орос улбаны улсаас импортлож байгаа юм а. Хүүхдийг ивэх сан ардчлалыг төлөөх шинэ үе төслийг 2020 оноос эхлэн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн байдаг. За тус төслийн хүрээнд ардчлалын үйл явц залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн иргэний боловсролын хичээлийг хөгжүүлэх зорилгоор 15-аас 19 насны хүүхэд залуучуудын дунд иргэний боловсролыг хөгжүүлэх нэртэй форумыг 3 хоногийн турш зохион байгуулахар болжээ. Монгол Улсын боловсролын тогтолцоонд ардчилсан засаглалд иргэдийн оролцооны ач холбогдлыг ойлгуулах, агуулга арга зүйд дүн шинжилгээ хийх, хичээлийн бус цагаар ардчлалын үйл явцад хүүхэд залуучуудын оролцоог идэвхжүүлэх зорилгоор 5 модуль сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байдаг. Залуу сонгогчдын 10 клубын гишүүд энэхүү хөтөлбөрт суралцаж, ардчлалын үнэт зүйлс, сонгуулийн үйл явцын талаарх мэдлэгээ дээшлүүлсэн хэмээн тус форумын зохион байгуулагчид хэллээ. Төслийг хэрэгжүүлээд эхлэх гэж байгаад хүүхдүүдээс асуужсэн. Тэгэхэд энэ бол намын нэр юм аа. Эсвэл одоо энэ төрийн байгууллагатай холбоотой нэр юм аа гэж ингэж ойлгоцсон байсан. Тэгэхээр яг үнэндээ ардчлал бол хүндрэлтний соёл иргэншлийн үнэт ололт юм аа. За энэ бол хүний нийгэмд бүтээсэн шийдвэр гарах маш олон аргуудын нэг нь юм аа. За энэ арга нь өөрөө хилцээрийн зарчмаар явагддаг юм засаглалыг хөгжүүлж идэг юм зүйл юм аа. За инх тайванч хамтын оролцоотой тийм ээ бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг, өөр үзэл бодлуудыг хүлээн зөвшөөрч хамтарч чаддаг тийм ээ. Энэ одоо дэлхийн иргэний үндсэн шинж чанар энэ одоо шаардлагат одоо хүүхдүүдийг хүргэх гэж, хөгжүүлэх гэж бид нар энэ төслөөр хичээж байгаа. Тус төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Ховд аймагт залуу сонгогчдын 10 клуб байгуулагдаж 250 гаруй гишүүд буюу хүүхдүүд нэгдэж ардчлалын үнэт зүйлсийн талаар болон сонгуульд хэрхэн мэдлэгтэйгээр оролцох талаар ойлголттой болсон хэмээн ярьлаа. Залуусын оролцоог дэмжсэн одоо нэмэгдүүлсэн байх гэж бодож байна. Манай төсөлд болохоор 16-аас 18 насны сурагчид байсан. Тэгээд ихэнхдээ голцоо 11, 12 дугаар ангийнхан байсан. Тэгээд доод үеийнхаа дүү нартай одоо арчил гэж юу болох талаар хичээл ороод сургалт мургалт заагаад илүү мэдлийн түгэж өгсөн бахал арчлал гэдэг нь миний бодлоор нээлттэй байх, тэгш ирэх. Арчлал гэдэг бол ерөнхийдөө яг хүн болгонд маш хэрэгцээтэй хамгийн үнцэнтэй зүйл одоо яг манай өнөөгийн нийгэмд хамгийн үнцэнтэй зүйл гэж үздэг юм байгаа. Тэгэхээр бид нэр арчил байхгүйсэн бол бид одоо яг өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тэ нийгэм чөлөөтэй оролцох, өөрийн альва өөрт тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд өөрийнхөө оролцоог өөрөө хангаж тэр шийдвэрлэх асуудлаа өөрөө шийдвэрлэх тэр боломжуудыг олгох тэр оролцоог хангах гэдэг хамгийн чухал энэ. Хүүхдийг ивэх сан ардчлалын төлөөх шинэ үе төслийг 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа лээ. Нэгдсэн үндэсний байгууллагын ардчлалыг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа энэ төсөл нь хүүхэд залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн талаар мэдээлэлтэй байж оролцоог хангах замаар тэдний дунд ардчлалын үнэт зүйл сонгуулийн үйл явцад залуусын оролцоог дэмжих зорилготой хэмээн тус форумыг зохион байгуулагчид хэлж байсан юм а.
Орой мэдээллийн хөтөлбөр товч мэдээгээр үргэлжилж байна. Анхаарлаа хандуулна. Улсын ерөнхий прокурор асан инх амгалан авилгатай тэмцэх газраас шалгаж байна. Түүнийг ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрүүгийн хэрэг наймаалцсан мөн газартай компанийн хувьцаа шилжүүлсэн зэрэг асуудлаар шалгахаар саатуулжээ. Мөн түүний хамаарал бүхий хүмүүсийн объектуудад нэгжлэг хийж байгаа талаар их сурвалж мэдээллээ. Нийслэлийн засаг даргын хамгийн газраас нийслэлийн иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль эрх зүйн үн төлбөргүй зөвлөгөө өгдөг юм а. Сар бүрийн 3 дахь 7 хоногийн 5 гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг 4 дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна. Энэ сарын өдөрлөг маргааш буюу 4-р сарын 29-өөс 17 цагийн хооронд болох юм а. Ийм дэргэд 75-5-8-1, 75-5-8-2 дугаарын утсаар холбогдож хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн хууль жумгуулагчаас өөрт хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг авах боломжтой юм. Улаанбаатар хотын авто замын түгжирлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс төвлөрлийг сааруулах, түгжирлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичгийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийнхэнд нийслэлийн засаг даргын авто замын түгжирлийг бууруулах болон зам тээврийн асуудал хариуцсан орлогч Од Сүрэн Улаанбаатар хотын түгжирлийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал шийдвэрлэх гарц гаргалгааны талаар мэдээлэл өгсөн. Тэрээр нийслэлд замын түгжирлийг бууруулах чиглэлээр 17 төрлийн суурь судалгааг хийгдээд байгааг дурдаад тэрхүү судалгаанд тулгуурлан танилцуулсан юм а. Дунд хугацааны хөтөлбөр нь түгжирлийг бууруулахад авч хэрэгжүүлэх хот байгуулалтын талаарх бодлого, авто замын талаарх бодлого, мөн зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалт, хууль дүрмийн мөрдүүлэхтэй холбоотой бодлого гэсэн 3 үндсэн зорилгыг агуулсан байна. Мөрөдөө тоглоом зохион байгуулах, тоглох үйлдэл нь зөрчил биш, эрүүгийн гэмт хэрэг гэдгийг иргэд ойлгох шаардлагатай байна. Энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хуулийн дагуу 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдэгдэх болоод 2 жил болж байгаа. Захин мөрөдөө тоглоом зохион байгуулж байгаа онлайн сүлжээнүүдийг олж илрүүлэх ажил тогтмол явж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэхүү асуудал дээр эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлцээс тусгай ажлын хэсэг гарган ажиллаж байна. Улмаар мөрөдөө тоглоом онлайнаар зохион байгуулдаг хэд хэдэн сүлжээг хааж холбогдох этгээдүүдийг дайчлан баривчилж гадагшаа урсаж байгаа мөнгийг нь царцаан шалгаж байгаа юм байна. 10 ийм мөрөдөө тоглоом онлайнаар зохион байгуулдаг ийм сүлжээг бид нар хаасан. Тодорхой хүмүүсийг дайчлан баривчилсан, гадагшаа урсж байгаа мөнгийг нь царцаасан. Энэ ажлууд хийгдэж байна. Тэгэхээр дэлхий гэдэг өөр хавтгай энэ мөрөдөө тоглоомыг Монгол улсад биш өөр улсаас зохион байгуулах юм болцоотой учраас бид нар энэ дээр аль болох энэ зүйлүүд дээр бүхэл одоо ажлын хэсэг гараад шалгаад хаалгах боломжтой, доменыг хаалгах боломжтой, харилцаа холбоон зохицуулах хороотой хамтраад хаалгаад тэр мөнгөн данс сугларж байгаа хөрөнгийг нь царцаах, тэр зохион байгуулж байгаа хууль бус мөрөдөө тоглоом зохион байгуулж байгаа этгээдүүдийг олж тогтоох, хариуцлага ногоодуулах энэ ажиллагааг хийж байгаа. Та бүхэн мэдж байгаа бол он гарсаар бид нар хэд хэдэн бүлгүүдийг дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдэг мэдээлэл хэвлэл мэдээлэлсээр нээлттэй өгсөн. Та бүхэн тэрийг бас хэвлээс эргээд хараарай. Одоо ч ажил үргэлжилж байгаа. Хамгийн гол нь иргэдийн хувьд мөрөдөө тоглоом зохион байгуулах, тоглох үйлдэлийг зөрчил гэж үзсэн зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгдэг байсан бол 2020 оны 1-р сарын 10-ны өдрөөс эрүүгийн хуулийн 20-ын 17-р зүйл зааснаар гэмт хэрэг тооцсон эрүүгийн хариуцлага хүлээлгдэг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тухайн залтар олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоок, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрөдөө тоглоом зохион байгуулсан бол 451-жээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. Мөн үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог хуулиар хоригдсан мөрөдөө тоглоомын газар байгуулсан, эсвэл ажилуулсан бол 5,401-жээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн хэмээн тус заасан байдаг юм а. За үзэгчдээ мэдээллийн хөтөлбөрийн тодруулга буулгыг эхлэж байна. Энэ удаад бид сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Мөнхтбайтай уулзаж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд хүргье.
За тэгэхээр мөнгө төвийн эмчтэй бид хамтраад ер нь бол сүүлийн үед нийгмийг зочроод байгаа амиа хорлох асуудалтай холбоотой ярилцж байна. Одоо хувь хүмүүсийн хувьд яагаад амиа хорлох үйлдэлийг ер нь хийгээд байна вэ? Амиа хорлох асуудал ер нь юунаас шалтгаалаад байна? Үүнийг одоо урьдчилан сэргийлэх боломжуудын тухай бас мөнгө төвийн эмчтэй ярилцах болно. Сүүлийн үед одоо амиа хорлох асуудлууд нилээдгүй гарах боллоо. Ер нь бол нэг гадаад улс орнуудад хүн одоо олноор амиа хорлолт юм байна. Ингэж нийтийн өмнө амиа хорлох оролдлогыг хийдэг юм байна гэдэг зүйлийг бид нар сонсдог байсан бол өнөөдөр нийгэмд бид нар бол яг нүдээр үздэг болчлоо. Харамсалтай үйл явдлууд нилээдгүй гарч байна. Тэгээд энэ амиа хорлох одоо энэ асуудал хүний яг ямар сэтгэхүйн асуудал дээр тулгуурлаж бий болоод байна. За амиа хорлол гэдэг бол мэдээж одоо тодорхой хэмжээнд уужгирсан сэтгэл готрол маань тэр үйлдэлийг хийхэд хүргэж байгаа. Тэгээд сэтгэл готрол гэдэг бол ер нь тухайн өсвөр насны байдлаас чамаарна, насны хүүсний байдлаас чамаарна. Амиа хорлох гэдэг асуудал бол 2014 оноос эхлээд бол манай Монгол улсад бол нэлээ яригдж ирсэн. За амиа хорлолт бол бас судалгаа энэ чиглэлээр бас нэлээ олон төрөл чиглэлээр бол хийгдсэн. Энтэй холбоотойгоор бол ер нь амиа хорлох гэдэг талаар бол бас нэлээ хүмүүс маань ойлголттой ийм мэдлэгтэй ч гэдэг юм уу болсон. Тэгээ нэг сайн талаас гэхээр бол эний судалгаа их олж ирсэн байна. Хүмүүсүүдийг яагаад амиа хорлоод байна гэдгийг мэддэг одоо болсон байна. Өсвөр үеийнхний гэхэд амиа хорлолт бас дэлхий дээр 40 дахь байранд Монгол улс явж байна ч гэдэг юм уу тий. За ер нь амиа хорлолт хүүсийн хувьд аваад үзэхээр насан турш хүмүүсийн хувьд гэхэд одоо эрэгтэйчүүд нь амиа хорлолт нь 15 байхад эмэгтэйчүүд нь 8 хүн ч гэдэг юм уу. Ийм байдлаар бол хүүсийн хувьд эрэгтэйчүүдийн хувьд бол амиа хорлолт их байна ч гэдэг юм уу. Энэ нь ингээд сэтгэл зүйтэйгээ холбоод үзэхээр ерөнхийдөө хувь хүний одоо бие махбодын шин чанар байна. Ерөнхийн нөгөө төрөлхийн арын шин гэж ярьдаг шүү дээ. Темпераментээс ч бас нөлөөлж байна. Сэтгэл зүйн талаас болохоор ер нь хүмүүсийг ингээд нээлттэй харилцаатай одоо дотогшоогоо харилцаатай хүн гэж ярьдаг шүү дээ. Энэ байдлаас эрэгтэйчүүд маань их хөвчлэн одоо ерөнхийдөө дотогшоогоо харилцаатай хүнд одоо юу гэдэг тэр бүрийн нэг их сайн ярьдгүү. Энэ байдал нь тухайн хүн энэ сэтгэл готролд хүргэх юм уу байдал бас болж болдог. Бид нар бол олон нийтийн өмнө өөрийгөө галтан шатаах, амиа хорлох оролдлогыг төвдөд ч юм уу гадаадын аль нэг улсад одоо гарч ий гэж сонсоод сэртгэдэг байсан бол өнгөрсөн жил жишээ нь нэг одоо эрэхтэй энэ жил дөнгөж одоо энэ бүтэн сая өдөр өнгөрсөн бүтэн сая өдөр бас нэг залуу ингээ оролдлого хийгээд олон нийтийн өмнө нүдэн дээр нь өөрийгөө галтан шатааж амиа хорлох оролдлогыг хийлээ. Тэгээ энэ байдал ер нь яг юунаас шалтгаалсан гэж та өөрөө одоо мэрэгжлийн эмч хүний хувьд ер нь бодож байна. Ийм нөхцөлийг ер нь тэр хувь хүн өөрөө ямар одоо зүйлтэй тулгуурлал ер нь ихэвчлэн гаргадаг вэ? Тухайн хүн өөрийнхөө бодол санааг одоо юу гэдэг буруу талаас илүү бас өөрийгөө эрчимжүүлээд амиа хорлох нь шийдвэр буруу гаргачих чинь гэсэн үг байхгүй. Амиа хорлох нь зөв юм байна. Энэ юуроос миний зөв одоо ийм байдалд тулсан нь одоо энэ хүний буруу ч гэдэг юм уу, бурууга өөр хүнд одоо өгч гэдэг юм уу, ийм байдал. Нөгөө л сэтгэл зүйн одоо доктортой биш байдал өмнө ужиг явагдаж исэн одоо сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа шийдэж чадаагүй байдал нь тэр хүнийг одоо амиа хорлох байдалд өргөцсөн. Нойрны асуудлаа шийдэгүүч байдаг юм уу те, сэтгэл зүйчээс өмнө зөвлөгөө авч байгаагүй байдал. Энэ бүх бодлоос болоод бол бас амиа хорлолтыг хүргэж байгаа байдал бол байдаг бахаа гэж хувийн үүднээс бол бодож байна. Хорлол үндэсний төв дээр очиж мэдээ бэлтгэж байхад өдөртөө болвол нэг 2-оос 3 одоо хүн ийм ууж одоо амиа хорлох оролдлогыг хийдэг. Үүний одоо ихэнх хувь нь 60-аас илүү 70-аас илүү хувь нь өсвөр насныхан байна гэдэг. Тэр өсвөр насныхны сэтгэл зүй яагаад ийм амиа хорлох хүртлээр яваад байна? Үүн дээр ер нь эцэг эхчүүд маань баг сургууль хүмүүжүүлэгч нар маань яаж анхаарах ёстой юм болоо? Нийгмийн одоо урьдчилан сэргийлт тэр нь өсвөр үеийнхний урьдчилан сэргийлт бол ерөөсөө сэтгцийн эрүүл мэндийн одоо боловсролыг олгох асуудлаас эхлээд тэндээс эхлэх байхгүй усгын тавигдана. За хүний хувьд аваад эцэг эхчүүдийн одоо хувь байдлаар аваад үзэхээр бол өөрсдөө нь ерөөсөө л хүүхд том хүний толь штэ. Өөрсдөө тэнд хоорондоо одоо зохисгүйгээр арх тамхи хэрэглээд ч гэдэг юм өөрсдөө хоорондоо харилцаагаа одоо ийм асуудалтай байгаад өөрсдөө цахим тоглоомоор тоглоод унтахгүй ингээд байхаар чинь тэр хүүхдийн одоо сэтгцийн эрүүл мэндэд маш
чухал одоо сөрөг нөлөө үзүүлчихэж байгаа хгүй юу. Тэгэхээр энэ боловсролыг олохын тулд хэрвээ тийм асуудалтай болохоос нь өмнө одоо эцэг эхчүүд маань мэдэх ёстой. Өмнө мэднэ гэдэг чинь хүүхдэд төрүүлэхээс эхлээд одоо өссөн хүүхд төрүүлэхээс эхлээд л явах ёстой хгүй. Энэ байдлаас эхлээд одоо гэр бүл төлөвлөлт бүх зүйл явагдана. За үзэгчдээ та бүхнийг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Мөнх Туяатай уулзууллаа. Тодруулгын төврөд өндөрлөж байна. Анхаарал хандуулан үзсэн та бүхэнд баярлалаа. Цагдаагийн байгууллагаас 2021 онд 192 хүнд холбогдох 483 хэрэг бүртгэл мөрдөн байцаалтай ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс 456 хэрэгээр буюу 94.4% өссөн үзүүлэлттэй. 2022 оны 1-р улиралд 34 хүнд холбогдох 93 хэрэг бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 38.6% буурчээ. Одоогоор захимаар мөрөөдөө тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж тухайн сайтуудад байршуулан мөнгө татан төвлөрүүлэх тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоон их хэмжээний мөнгийг битүүмжилж зохион байгуулагч нарыг тогтоон мөрдө шалгаж байгаа юм. Энэ сарын 8-наас 14-ний өдрүүдэд автозамаар 2067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2982.6 мянган тонн нүрс экспортод гаржээ. Мөн хугацаанд автозамаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мянган тонн зэсийн баяжмал экспортлсон нь өнгөрөх оны мөн үеэс 14.6% өсөлттэй байна. Он гарсаар манай улс 680 тонн катодын зэс экспортлсон байна. Төмрийн хөдөр баяжмлын тухайд автозамаар 13, төмөр замаар 1355 чингэлэг буюу оны эхнээс 806.5 мянган тонныг экспортлжээ. Түүнчлэн Төв банк оны эхнээс 4-р сарын 14-ний байдлаар 3548.2 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 143.4 кг-аар буюу 4.2% өсжээ. Төрийн албан агчийн 2021 оны 3 дахь удаагийн ерөнхий шалгалтын статистик мэдээнээс зарим онцлог мэдээллүүдийг танилцуулж байна. Шалгуулагчдын 76.7% нь эмэгтэй, 23.3% нь эрэгтэй байлаа. Харин 2022 оны төрийн албан агчийн ерөнхий шалгалтанд 6480 иргэн мэдлэг чадвараас сорин оролцсноос 2198 буюу нийт оролцогчдын 33.9% тэнцээд байна. Иргэдийн шалгалтанд тэнцсэн байдал нь өмнөх онтой харьцуулахад 2.8% өсжээ. Түүнчлэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 50%-аас илүү нь 30-аас доош насны иргэн байгаа бөгөөд эдгээрийн багагүй хувь зэт үе буюу шинэ мянганыхан байгааг онцлсан юм. Дархан уул аймаг авилгагүй улсын тэргүүний аймаг болох зорилтыг тавилаа. За Тус аймгийн хувьд худалдан авах ажиллагаанд бүх шатны дарганаар оролцохгүй байх зарчмыг мөрдөж байгаа нь иргэдийн сайшаалыг хүртээд байгаа. Авилгатаа тэмцэх газраас Дархан уул аймагт таны эрх таны оролцоо авилгад үгүй гэж хэлээ урайтай. Соён гэгэрүүлэх өдөрлөг зохион байгууллаа. Иргэд олон нийтийн дунд хамгийн их хардлага дагуулдаг худалдан авах ажиллагаа газар олголт алт болон уулуурхай холбоорлолтод төрийн албан тушаалтнуудыг огт оролцуулахгүй байх шийдвэрийг Дархан уул аймгийн засаг дарга өөр үйлдвэрлэн гаргаад мөрдөж байгаа юм байна. Дархан уул аймгийн хувьд бол манай авилгатаа тэмцэх газартаа тусгайлсан бас тийм арга ажлыг бас өрнүүлж байгаа. Авилгатаа тэмцэх аймгийн хэмжээний дэд хөтөлбөрийг бас гаргаад баталчихсан түүнийг хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бол бас чухал одоо хүсэл зоригийн илэрхийлэл гэж харж байгаа. Би ганцхан жишээ хэлье. Одоо албан тушаалтангууд хамгийн их одоо асуудал үүсгэдэг худалдаа авах ажиллагаа байна. Тэр нь худалдаа авах ажиллагаа шударга яг хуулийнхаа хүрээнд зарчмын хүрээнд явахад засаг дарга тэнд оролцдог байгаа байхгүй. Засаг дарга тэр үнэлгээний орог байгуулдаг байгаа байхгүй. Ер нь ямар хэрэг байна зөв энгийн ухаанаар бодоход 2020 оны 12 сард бид нар засаг дарга өөрийн биеэр одоо энэ хүсэлтээс чинь татгалцсан. Худалдаа авах ажиллагааны одоо хуульд байгаа энэ эрхүүдээс татгалцсан. За энэ оны 1 сараас эхлээд бид нар засаг даргын хэд хэдэн ус эрхээсээ татгалзаж байгаа. Тухайлбал одоо байгалийн ашигт малтмал тухайлбал алттай холбоотой гэрээ хэлцээрийг энэ 5 жилийн хугацаанд бол аймаг орон нутаг огт хийхгүй гэдэг дээр хатуу байна. Дархан уул аймагт бүх шатны төрийн албан хаагчдын авилгаас ангид байх зарчмыг хатуу мөрдөж ажиллах дэд хөтөлбөр баталсан нь онцлогтой гэжээ. Хөтөлбөрийн биелэлтийг байнга шалгаж авилгахгүй улсын тэргүүний аймаг болно гэсэн зорилтыг дэвшүүлж байна. Дархан уул аймаг дахь сэтгүүлч аргач сүрэн мэдээлэлээ. Одоо өргөжлүүлэн та бүхэнд гадаад мэдээг орчуулагч Тамж Баярбат хүргэх болно.
Үзэгчтэй энэ өдрийн минь төргий. За олон улсад болж буй онцлог үйл явдал мэдээллийн таймыг үзэгч та бүхэндээ тоомлог хүргье. За Украин улсын ерөнхийлөгч Зеленскийн хамгийн сүүлд өгсөн мэдээлэлээр Оросын холбооны улсын зэвсэгтгүүчин Украины зүүн бүс нутаг, Донбассын бүс нутагт цэргийн давшилтын үйл ажиллагаа өргөн хүрээнд явуулж эхэлсэн гэсэн мэдээлэл өгсөн байна. Тэгэхээр Украины Мариуполь хот дох гангийн үйлдвэр Оросын холбооны улсын зэвсэгтгүүчний халдлагад өртсөн. За тус гангийн үйлдвэрт 1000 орчим Украин иргэд хорогдож байсан гэсэн мэдээллийг CNN мэдээлсэн байна. За өчигдөр Оросын холбооны улсын зэвсэгтгүүчин Украины баруун бүс нутгийн Львов хотын орчимд хэд хэдэн удаагийн агаарын цохилт өгсөн байна. За тус агаарын цохилтын зорилго нь өрөндийн улс орнуудаас Украин улсад нийлүүлж байгаа зэвсэг техникийн баазыг устгахад чиглэгдсэн гэдгийг Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамны өгсөн мэдээлэлд дурдсан байна. Тэгэхээр гадаад улс орнуудын Украин улсад нийлүүлсэн зэвсгийн шинэ багцыг өчигдөр амжилттай устгасан гэдгийг Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч өгсөн мэдээлэлд дурдсан. Тэгэхээр Оросын холбооны улсын зүгээс Америкийн нэгдсэн улсад хандаж Украин улсад зэвсэг техник нийлүүлэхээ энэ даруй зогсоохыг юм шаардсан мэдгэл хөргүүлсэн гэдгийг Оросын холбооны улсын Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Тэгэхээр Оросын холбооны улсын зүгээс Америкийн нэгдсэн улс Украин улсад цаашдаа зэвсэг техник нийлүүлэхээ зогсоохгүй бол Оросын холбооны улсын зүгээс хариу арга хэмжээ авна гэдгийг албан бичгээр Москва, Вашингтонд хургуулсан гэсэн мэдээллийг тус мэдээлэлд дурджээ. За түүнчлэн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин өчигдөр тус улсын эрх үхий албан тушаалтнуудтай Оросын холбооны улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой хуралдаан хийсэн. За тус хуралдааны мэдээллийг Оросын холбооны улсын ТАСС мэдээллийн агентлаг мэдээлжээ. Тэгэхээр Оросын холбооны улсын үндэсний мөнгөнд тэмдэгт рублийн гадаад валюттай харьцах ханш тогтворцсон гэсэн мэдээллийг Оросын төрийн тэргүүн Путин мэдээлсэн байна. Тэгэхээр рублийн гадаад валюттай харьцах ханш өнгөрөх 2 дугаар сарын эхний үзүүлэлттэй хүрсэн гэсэн мэдээллийг өчигдрийн мэдээлэлд дурдсан байна. Тэгэхээр Оросын холбооны улсын төв банкнаас оновчтой мөнгөний бодлого хэрэгжүүлсэн. За ялангуяа эдийн засагт тогтмол дүн шинжилгээ хийсний үр дүнд зөв мөнгөний бодлогыг хэрэгжүүлж эдийн засагт оновчтой тохиргоо хийсний үр дүнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан гэсэн мэдээллийг өгсөн байна. Тэгэхээр энэ оны эхний хагаст Оросын холбооны улсын хувьд төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. За тухайлбал 58 тэрбум $, ашигтай төлбөрийн тэнцэл гарсан гэсэн мэдээллийг өчигдрийн хуралдааны үед Оросын холбооны улсын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан тус улсын шадар сайдын өгсөн мэдээлэлд дурдсан. Тэгэхээр Оросын холбооны улсад энэ эдийн засгийн нөхцөл байдал сайжрахад тус улсын төв банк бол мөнгөний бодлогоо шангаруулсан. Тухайлбал Оросын холбооны улсын эсрэг нэгэсэндээ Украин улсад цэргийн үйл ажиллагаа явуулсантай холбоотой өрөндийн улс орнууд Оросын эсрэг томоохон эдийн засгийн багц 20 арга хэмжээнүүд авсантай холбоотой рублийн ханш суларсан. Үүнээс холбоотой улбаалж Оросын холбооны улсын төв банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Тухайлбал 9.5-аас 20% хүртэл бодлогын хүүгээ нэмэгдүүлснээс шалтгаалж Оросын холбооны улсын банкнуудын нөхцөл байдал сайжирсан. Тухайлбал хадгаламжийн хэмжээ өссөн. Хадгаламжийн хэмжээ өссөн бол мөнгөний бодлого чангарч ялангуяа энэ бодлогын хүү нэмэгдсэнтэй бол холбон тайлбарлаж байна. За ийм учраас цаашдаа энэ дунд болоод урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангахад Оросын холбооны улсын эрх үхий байгууллагууд оновчтой хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг бол Оросын холбооны улсын төрийн тэргүүн Путин бол өчигдрийн хуралдаан дээр онцлсон. За тухайлбал дотоодын үйлдвэрлэлүүдийг дэмжиж чиглэсэн эдийн засгийн бодлогыг төсвийн бодлогын хүрээнд мөн эдийн засгийн бодлогыг нэмэгдүүлэхийн тулд засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Мөн бизнес эрхлэгчид бизнесийн орчныг мөн сайжруулахад чиглэсэн төрөөс мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлэхийн тулд бага хүүтэй мөн зээл тусламж үзүүлэх ийм нөхцөл байдалтай талууд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг бол өчигдрийн хуралдааны үеэр бол онцлсан байна. Мөн ажилгүйдлийн төвшин тодорхой хэмжээнд хадгалагдж байгаа гэдгийг статистикийн мэдээлэлээс гаргасан гэдгийг өчигдрийн мөн хуралдаанд мэдээлсэнийг ТАСС мэдээллийн агентлаг бол онцлсан байна. 4-р сарын 8-ны байдлаар Оросын холбооны улсын инфляцийн төвшин
17.5% байгаа гэсэн мэдээллийг өчигдрийн мэдээлсэн байна. Тэгэхээр Оросын холбооны улс эдийн засгийн нөхцөл байдлаа одоо урт болоод дунд хугацаанд доктортой хадгалахын тулд одоо төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого, засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засгийн одоо докторт оновчтой бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд талууд цаашдаа одоо илүү ойр одоо хамтран ажиллах чухал ач холбогдолтой гэдэг дээр өчигдөр санал нэгдсэн гэдгийг таас мэдээллийн агентлаг мэдээлжээ. Дэлхийн банкнаас Оросын холбооны улс болоод Украины хооронд үүссэн дайны нөхцөл байдлаа шалтгаалж 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтөө бууруулахад хүргэсэн байна. Тэгэхээр өнгөрөх 1-р сард Украины дайн гарахаас өмнө Дэлхийн банкнаас дэлхийн эдийн засгийн өсөлт 4.1% байна гэсэн төсөөллийг гаргаж байсан бол энэхүү дайны нөхцөл байдлаа шалтгаалж 0.9 нэгжээр дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж 3.2% хүргэсэн байна. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн өсөлтийг төсөөлөл одоо буурахад гол нөлөөлсөн хүчин зүйл нь Европын холбооны улс орнууд, ялангуяа Европын улс орнууд болоод Төв Азийн улс орнууд, Оросын холбооны улс болоод Украины дайны нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засгийн агших нь дэлхийн эдийн засгийн өсөлт одоо энэхүү буурахад гол нөлөөлсөн индикатор гэдгийг Дэлхийн банкны одоо ерөнхийлөгч энэхүү мэдээлсэн байна. Тэгэхээр Монгол улсын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банкнаас гаргасан энэхүү шин төсөөллөөр 2.5% байна гэж гаргасан байна. Тэгэхээр өнгөрөх оны сүүлээр Монгол улсын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банкнаас 5.2% байна гэсэн төсөөллийг гаргаж байсан. Тэгэхээр Оросын холбооны улс болоод Украины хооронд үүссэн дайны нөхцөл байдлаас шалтгаалж Монгол улсын гол импортын бараа бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүний үн дэлхийн зах зээл дээр өссөн гол нөлөөснөөс гадна Монгол улсын экспортын гол бараа бүтээгдэхүүн болох уул уурхайн түүхийд дэлхийн зах зээл дээр хэдийгээр өссөн хэдий ч гол экспортлогч бүгд найрамдах Хятад улс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хөлийн одоо өндөр 20 цэрийн дэглэм мөрдөж байгаагаас шалтгаалan Монгол улс уул уурхайн гол экспортын бараа бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр Монгол улсын экспортын бараа бүтээгдэхүүний одоо тоо хэмжээ, үлэм хэмжээгээр буурсан нь манай улсын эдийн засгийн өсөлт одоо агшихад одоо гол нөлөөсөн хүчин зүйлээ гэдгийг гаргасан байна. За хэдхэн хоногийн өмнө Азийн хөгжлийн банкнаас Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 2.3% байна гэсэн төсөөллийг гаргасан. За үүнд мэдээж нефтийн бүтээгдэхүүний импортын бараа бүтээгдэхүүний одоо үнийн өсөлт, за мөн экспортын бараа бүтээгдэхүүн бүгд найрамдах Хятад улсаар одоо гарах тоо хэмжээ одоо буурснаас шалтгаалж Азийн хөгжлийн банкнаас Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 2022 онд 2.3% байна гэж төсөөлж байсан. За Америкийн нэгдсэн улс болоод Өмнөд Солонгосын талууд ээлжид цэргийн хамтарсан сургуультаа өчигдөр эхлүүлсэн байна. За энэ сарын 28-ны хүртэл үргэлжлэх энэхүү цэргийн сургуулийн хүрээнд хоёр тал Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, за Умар Солонгосоос ирж болох болзошгүй одоо аюулаас тогтоон барих хүчний хүрээнд одоо хоёр талын цэргийн сургуульд чиглэгдэж байна гэдгийг энэ удаагийн цэргийн сургуулийн үеэрх хоёр талын хэвлэлийн баг хурлын үеэр мэдээлсэн байна. Тэгэхээр Умар Солонгосын зүгээс энэ он гарснаас хойш удаа дараа пуужингийн туршилт хийж байгаа нь за Өмнөд Солонгос болоод Японы одоо талууд энэ асуудал дээр ихээхэн анхаарал хандуулахад хүрч байгаа. За ийм учраас Америкийн нэгдсэн улсын ээлжилт хоёр улсын одоо хамтарсан цэргийн сургуулийн хүрээнд талууд за мэдээлэл технологийн салбарын одоо дэвшилт технологиг батлан хамгаалах салбар сүүлийн жилүүд эрчимтэй одоо хөгжүүлж байгаа. Ийм учраас за мэдээлэл технологийн давуу талыг батлан хамгаалах салбарт ашиглах хүрээнд хоёр талын цэргийн хэрийн сургуулийн энэ удаагийн сургуулийн одоо энэ чиглэлд бол чиглэгдэнэ гэдгийг хоёр талын төлөөлөл өгсөн байна. Тэгэхээр Умар Солонгосын асуудлаарх Америкийн нэгдсэн улсын тусгай элч за Сөүлийн эрх баригчтай энэ хоёр талын цэргийн сургуульд болоод Америкийн нэгдсэн улс болоод Умар Солонгосын энэ цөмийн аюул занлалын эсрэг за баримтлах бодлого за Өмнөд Солонгостой батлан хамгаалах салбарт Америкийн нэгдсэн улсын одоо цаашдаа баримтлах бодлогын талаарх өргөн хүрээтэй санал солилцсон. Тэгэхээр Умар Солонгосын болзошгүй аюулаас тогтоон барих хүчний хүрээнд Америкийн нэгдсэн улс болоод Өмнөд Солонгос улсууд цэргийн хамтарсан цэргийн сургуультаа энэ хаврын болоод намрын сургуультаа тогтмол одоо хийж байх. За энэ хүрээнд ялангуяа батлан хамгаалахын дэвшилтэд технологиг хоёр талын бие бүрэлдэхүүнүүд одоо энэ хүрээнд одоо цэргийн сургуультуудыг илүү өргөжүүлэх нь бүс нутгийн хамтын ажиллагаа болоод
За Солонгосын хойгийн одоо инх тайван байдлыг одоо хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг хоёр талын төлөөлөлд одоо уулзалтын үеэр тэмдэглэсэн гэдгийг бол мэдээлсэн байна. Тэгэхээр энэхүү зэргийн сургуульд тактикийн батлан хамгааллын зэвсэг техникүүдийг ажиглахаас илүүтэй за мэдээлэл технологийн салбарын дэвшилт технологиг батлан хамгаалах салбарт одоо нутагшуулахад чиглэгдсэн сургуультын болно гэдгийг бол хоёр талын төлөөлөл энэхүү хурлын үеэр болсон хэвлэлийн баг хоёр хурлын үеэрээ мэдээлсэн байна. За ингээ үзэгч та бүхэндээ энэ удаагийн гадаад мэдээг сонирхох үзсэн явдал баярлалаа. TV7-гийн мэдээг сонгон үзсэнд баярлалаа. Та бүхэн оройг сайхан өнгөрүүлээрэй.